За сайн байцгаана уу та бүхэндээ амралтын өглөөний мэнд хүргэе. За өрсөлдөөнүүд маань одоогоор ийм болсон байна. Өнөөдөр 5 сарын 11. За 4 сарын 1, 4, 5 гэж суулгас өрсөлдөөнүүд ингэж гоё ургаж байна. Өчигдөр энэ улаан лойлнуудаа ийм том савнд хийлээ. Би та нарт анх харуулж ирсэн ямар жижигхэн савнд жижигхэн өрс суулгаж ийла тий. За өрцөнүүд маань одоо бүр тэмтрүүр нь гараад ингээд бахан савх зооцсон би. Савхнуудаа ороогоод эхнээсээ цэцэг нь гарч эхлэх гэж байна. За тэгээд одоо энд бол эх 7 хоногийн сүүлээр өдөрт би нэг 2 цагаар байлгаж агаад оруулаад байна. За тэгж жаад нэг 4-5 хоног тэгж гаргаж агаад 4-5 цаг байлгаад 6 цаг байлгаад за тэгж жагаад өдөржингөө байлгаад за тэгээд дасгаж жагаад л шөндөө нэмэх 10 градусаас дээш хондог болсон үед нь бүгдийг гадаа суулгана. Тэгэхгүй бол энэ ингэж гоё хайрлж ургуулсан өрсөлдөөнүүд маань цочирдоод өгчдөг. За тэгээд эхлээд гаргахтаа бас нэг маш чухал анхаарах зүйл гэвэл шууд ингээд наран гаргаад тавьчих болохгүй. Тэгвэл эдгээр маань нөгөө гадаа температур, дотор температур одоо маш өөр учраас цочирдоод нөгөө халуун наранд ингээд түлэгдчихдэг навчнууд нь. Тэгэхээр эхний нэг 7 хоногоо дасахтлаа байнга сүйдэрт гаргаж тавьдаг. Тэгж жагаад баг багаар наранд гаргаад өглөөний наранд гаргаж тавиад оройны наранд бол ер нь сүйдэртэл байлгасан дээр газар суулгахтлаа нэг тийм чухал анхаарах зүйл байгаа шүү. За энэгээр генеп навч байна. Энд нэг хөөрхөн нөгөө укроп дийл суулгасан чинь голоос нь ингээ яншуу гараад ирэх юм. Өрн холилдсон юм шиг үл. За тэгээд ногоон чинжүү байна. Дахиад өгшөө энэ би 2-3 төрлийн улаан лойл энэ жил тарьж үзэж байгаа. Өөр сортууд ахыг. За тэр нөгөө нэг жижигхэн хар цэцэгний үр маань ийм том болж байгаа шүү дээ. За тэгээд тэр юу вэ? Хаш ногоо байна, eggplants. За чинжүүний үр байна, үрслэхэ байна, генеп байна. Ногоон сонгон маань бүр амар урт ураад тэгээд би дээрэс нь аваад хоолндоо хийгээд байгаа. Одоо ногоон сонгоныг бол гадаа суулгачиж ер нь болно. Сонгон ч маш хүйтэн төсвөртэй. За энэ базилик байна. Бас дээрэс нь аваад хоолндоо хийгээд байгаа. За тэгээд нөгөө цэцэгний өрсөлдөөнүүд байна. Энэ нөгөө нэг хөөрхөн жижигхэн хаминборд ирдэг нэг улаан red cardinal гэдэг flowers би түрүүцэн авсан. Тэгээд намар тэрнийхээ үрийг авчаад сая өрслүүлж үтсэн чи хардаа ийм хөрхөн өрсөлдөж байгаа. Одоо эдрийг бүгдийг нийлүүлээд нэг том савнд хийгээд нөгөө хоолных нь хажууд өлгөх гэж байгаа. За нэг иймэрхүү байна. Тэгээд өрсөлдөөний талаар асуух зүйлс байвал энэ видеоны доор комент үлдээгээрэй. За бүгдээрээ амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Би энэ шар цааснууд ингээд тавьсан байгааз нөгөө гадаанаас шороо оруулж ирж хийхээр энэ нөгөө шороон дотроос ингээд нөгөө ялаа гараад идэг. Тэр ялаануудад зориулаад би ингээд тавьчихсан. Заримуд дээр нь ингээд наалдад өгцөн байгаа үрхэ амт. Sorry. Гэхдээ одоо тэгээ баг дээр нь ингэж хинжаахгүй болвол гэрт өрсөлгөө хийхийн нэг хэцүү асуудалтай тал нь нөгөө хар ялаа ингээд шавах гад идэг. За тэгээд нэг шавах юм бол би чинь нөгөө дотроо айгүйх гэрийн ургамалтай учраас маш аюултай. Тийм болохоор байнга ингээд өрсөлгөөнүүдээ хинжаах хэрэгтэй. Ганц хоёр ялаа харагдах юм бол маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээ ийм sticky pad гээд хоёр талаараа наалддаг ийм шар ийм цааснууд байгаа шүү. Гардны дэлгүүрүүдээр байдаг. Amazon дээр бас зарж илээ. За